Зайлах өдрийн мэнд. Найдмар загас үер загсны махтай хуушур исвэлэг хайх бол. За загсны махаар хуушур хийгээд олигтой болохгүй хөө. Baby, you got something in your nose. Sniffing that K, did you feel the hole? Би загас юу нэг идэггүй штэ. Зүгээр л барих сонирхолтой байхгүй. Юу н барьчвал буцаад юу нь бол тавьчихдаг байгаа. Загас бол нэг тийм эдгээр амтан бол биш штэ. Надад л нэг тийм олигтой санагддаг юм а загсны мах энэ төр бол. Тэр дээд зэрэглэлийн загас махс нь гоё л байдаг баг. Хөвсглийн цагаан загас гоё штэ. За өстө тэрэн шиг худлаа юм байхгүй. Хүн амтан мартал зэрэглэнгийн антайсан загас махс гэлнийг баах барины шилмэлэн дарчин идж үтсэн. Над бол үнэхээр наалтаагүй. Тэгэхээр би бол загсны маханд бол enjoy хийдэг хүн бол биш юм шиг байгаамаа. Хатаасан загас гоё мой пивтэй ойлгох гоё гэж. Тэрийг одоо юу ямар би бол ойлгоогүй. Яах ч тэр заваа юмыг хольж идтгийг бол. Үгүй яг загснаас ганц давгүй амттай санагцсан юм байж тээ. Аппарат чаа. Тэгээд Аяхгүй. Ашаахгүй. Сам орхоолтой ажиг шүү л юм. Сам хорхоол жинхэнэ нохон баас. Тэгэл үцэн арсын дээр сам орхоо идэ шаад гэсэн. Нэг сонирхоод ицсэн. Стаалгаар давхаарг юм байлээ. Тэр лалрын далайн жомыг яах ч идтий би бас жоохон гайхсан. Ер нь далайн гарагтай юм би жоохон дургүй юм шиг байна те. Яг би гэхдээ далайн байцаанд бол дуртай. Далайн байцаа далаа дургдаг байлгүй бодвол би далайн хатаасан далайн байцаад бол дуртай шүү. Орсын нөгөө сайраа гоё штий. Инех гоё том лаацтэй. Манай их мэдэндээ тэр сайраа мэрэ Орсын бүтээгдэхүүнүүд ер нь лалар болсон байлээ. Эсвэл манай дандаа лалар нь орж ирдэг юм бүү мэд. Тэр сайраа чи үл нэг цэнхэр шошгон дээр сайраа гээд улаанаар хитсэн ч байдаг лөө. Жохон том савтай байдаг санагдаж байна. За тэгээд тэр нэг батан юу лээ лазс өхрийн мах цах тушаан хинтер бол юу баас гсэн байлээ. Төрсөн дуртай явал юм. Тэр нэг ямар ч амтхан хогийн байл ш дүрс чинь бас. Дүрс амар идэж бидэл фүү па амар үнтэй дүрс мурс гээ шаад гисэн. Бас нэг сонирхоод аваад ицсэн. Ямар ч амтхан байл ш тэр нэг лалрын юм. Яах ч тэр идэх ш бүү мэд. Дотор яг хүний бид хэрэгтэй одоо бойц байдаг бол одоо тэгжлий нөхөхгүй ч иднэ үү гэхээс шүү. За бусдаар бол хууд. Алан байц эзний тэр амны үнэр классик. Нөгөө хоол идчихэд юу н амын үнэртэл яваад идэг юм ба аашаа. Мөхмөгч ажиллал болоо юм шүү. Тэгэхээр далайн байц тэгж хүний амд үнэр оруулт юм уу? Статус юм биш хүмүүс гайхуулж мэдхгүй одоо писта дүрс идэж гайхуулаад над нэг тийм хүн дүрс идэж гайхуулах юм бол би ямар тэнэг писта байл гэж бодно. Юу эс одоо дүрс идэж гайхуулаад тийм шүү дээ одоо мэдхгүй. Жохон мэдрэл юм биш үү? Дүрс идэж гайхуулна гэдэг чинь. Хамгийн имтхны авсан юм үгүй. Би юу лээ? Тэр нэг эхнэрийн савраар гээд нэг юм интервьюгээр гараад идэг нэвтрүүлгийн нэг хоол амсад идэг нэг тоогооч ахгүй байдаг та нэг энд сүлжээ ресторант тэгээд тэрний ресторанд нь очоод идэж үлдсэн. Тэд нар одоо бодвол айгүй төрс одоо зарсан байлгүй дээ. Нилээл үнтэй авч ирсэн шүү дээ. Эдитер ах бол энэ стримийнхаа хайлайт лэсэн видео нь хулгар эдитер хэрэгтэй хаалх юм. Би цалин зүвш дийлэхгүй бахоо. Тийм надад яаж яриад байгаа юм бэ? Одоо юу гэх намайг тоглож явах үеийн тийм бичлэгүүд хийгээд клип энтер болгоод тийм юм хийх юм бол бид тэр чинь апплод хийгээд байж болно. Тэргээ хийгээд над руу явуул гайгүй юм явуул. Чанартай эдитлээд өгнө өхөөл. Би цалин байлан бол өгч чадахгүй шүү. Тийм энэ бол фри лейбер шүү. Одоо юу яриад байна? Педр Бендмин. Боли хөдөлмөр гэж ойлгож болно. Би юм эдитер одоо харлаа удаастай. Нэг хүмүүс нэг худлаа юм пэдж мэддэг энэ зам нь бол надад угаасаа таалагддаггүй. Энэ далдаас хүмүүс ч угаасаа хол явдггүй байхгүй юу? Орсууд админ цэглэхээс танд байрч өгнө гэсэн нэрэл гин. Аргагүй штэ орсууд тэгж хэлэх нь. Бодоод үзтээ. Манайхаа одоо тий орсууд дайгүй муу харьцаатай стандарт ерөөхдөө бол хөөхөн уран буран олборлын хариуд нэг станц авъя гэд хөөх юм яриад тэрийг одоо тэгээ тэр зурагт арааж урд явж штэ.
Гэхдээ ер нь тэгээд Оросууд одоо тэгээ Украинд ч одоо яагаад вэ гэдэг байгаа байлаа гэдгийг бодох хэрэгтэй байна. Тэ хил залгасан хөрч зэрэгэлтэй улсад нь одоо дургуй пистануудын нөлөө нь одоо ихсээд ахад ихсээд згснээс болоод ер нь тэгэл эхэлж байгаа юм тест. Тэгээ манай ч гэсэн ерөнхийдөө тийм дургуй пистанарын нөлөө нь бас битээ орж ирээсэй л гэж хүсэж байгаа байлаа. Ганцхан чиний бүхсдэг хүүхэн байсан дээрөө эсвэл чиний дургуй пистад бас бүхсдүүлээд идэг хүүхэн байвал одоо бас хэцүү л баг. Ер нь бол маш энгийн нэр илүүл манайхан гайвал телевизээ шаачнаа л гин. Яг чи ажиллах юм бол бас чиний удирдлагын дор тэр цахилгаан станц бол хэрэг үнэхээр баригдаад орчих юм бол дэлбэрэх бах уу. Тийм одоо бас эн чинь те өөрсөлчгөө бас одоо бодож болохгүй шүү дээ. Чи бол одоо тийм бодолтой хүмүүс үнэхээр өвээгүү л алрууд гэж болно. Тэгээ одоо нэг хийхээр авсан ажлаа халтурддаг те. Нэг хайн ханддаг тийм хөгийн лалрууд гэж болно. Тэглээгээд бас одоо бүх хүмүүсийг тэгж бас бодох юм ч одоо айшин. Тэр нэг үнэхээр манай хаатмын цахилгаан станцтай болоо гэж бодвол тэрийг нэг дэлбэлчгүй хүн шиг нэг арчлаад ордож явчих. Нэг чадaltaй нэг 1000 гаруй хүн бол одоо байгаа байлгүй дээ манай усудаас. Арайчтай өстэй. Яалтчгүй манаар том ийм л гайхамшигтай уустай. Биноо биш шаачгүй бол яг хаатмын цахилгаан станц сайхан сонсогч юм. Яа. Хайшин бэ энэ манай ус ч одоо хайшин дандаа тийм Бинладнаар дүүрс уулсан юм уу? Энд чинь дэлхийн жишээ шүү дээ. Тэр нь чи юу юм бэ? Аа? Тэгэл одоо тэгэл нэг цахилгаанаас оллоо гэж бодоход очиод дэлбэлэх хэмжээний гэж одоо бодоо шаацгаа гэдэг юм та бас хэцүү усуд юм аа. Юу навсаах? Амар юм ярьсан харин тэгж штэ. Одоо хүмүүс орч ирээд эвгүй юм яриулаад байгаа. Манайд мэрэгчлүүд нь байгаа юм бол яхаа цөмийн инженерчлэл дээр таг юм шүү ямар ч дуртай байхгүй. Юу? Ийм болохоор Монгол хизэж өгчихгүй. Намайг амьд байх үед харж байгаа. Гүй цөмийн цахилгаанаас чи одоо өнөө маргааштай л одоо Оросууд орж ирээд барьж өгчөл яваад өгөхгүй байгаа шүү дээ. Тэр чинь барих гэж одоо адаглаад багаар бодгод л одоо жижигхэн ч гэсэн 3-4 жил те. Яаж одоо газар мазрын ухаад дид бүцгийн хийн гээд бас 1-2 жил гээд одоо нэг ийм хугацаа бол одоо бас нэг шаардах байхаа. Тэр хугацаанд одоо тийм үнэхээр одоо манайхан таг байсан ч гэсэн одоо бэлдээд өгөх одоо газар байгаа байлгүй те бас. Ч одоо тийм байхгүй юм шиг одоо тэгэл одоо байлгаж бүгдийг л одоо болно шүү дээ. Хүн амтнаас сургууч бургаал эсвэл нэг мэддэг хулгайчуудын авчираад энд нь сургадаг ч юм уу. Хана төрөгдөл бүх юм хийж чаддаг төрөгөн байгаас юм ч одоо. Станцаа зараад бус төрөө дарьяа. Монголын залуучууд ийм байх гэж. Яста хошног юм та нар нэр. Би авахын дэрэ чи. Казакуудад зарддаг юм бол энэ Орос хэддуудлаа нэг манад байж өгсөн станцаа буцааж авахар тийм хэрэгцээгтэй болсон биш үү? Казахстан тэр цөмийн цахилгаан станц хийдэг гэдэг мэдгүй байдаг гэсэн гэж ер нь бол яг магадгүй тэд нар авч болох юм. Хуучны Чернобыль манай Боингийн жаргал сайхнаас эхлээ цөмийн инженерүүд бол бий. За Боингийн жаргал сайхан ах минь цөмийн инженерийн мэргэжтэй сүндэр дуудаж байгаа хаа. Цаадах чинь харин бол ахлах юм бол би жоохон санаа зовхол юм байна. Айгуул гүн далай гадаа нь очиж ихсаал мэгсаал хийгээд хашаагийн давж ороод тэр хоёроо одоо өдөрлөгийн өрөөнд дотор хоорондоо зодлолтож аа. Дарж болохгүй хідэн дорц одооны үеэр дарагдсанаар байна. Дэлбэрч бол магадгүй шүү. Үнэхээр одоо тий сийхгүй худлаа ярина. Энэ хүнд одоо ич хурцраа гэд байхгүй. Нэг хүнийг сайхан гүтгэн, нэгдүгээрт, хоёрдугаарт бид хоёр өөр хүн шүү. Би энийг л хэлэх гэж ирсэн. Чи тэр цагаан ирмэд аваад яваарай. За болсон. Цахилгаан станц хийсэн чи агарын бохирдол болно штэ гэх юм. Гэхдээ одоо тэг агарын бохирдолгүй байгаа юм хэдүүлээ. Гэхдээ энэ одоо 100 болоод яг та нар нүдэн тал харагдах байгаа болохоос ш манай энэ хотын агарын индекс стил нохоо баас л хэлсэн штэ. Тийм л байгаа штэ. Харагдахгүй л байгаа болохоос ш. Та нар нэг одоо цэвэр агараар энд амьсгалаа суугаад байна гэж боддог байгаа юм. За түүхүү сайн юм. За хөдөөс ямар хон. Оо яа энийг юм чи яач вэ? Хахай чуу хамаа. Гуахаа хэвлээ. Доо нэгэн Тулаанбаатарт амьдарч байгаа усуд бол одоо тэгээд өвөлдөөч зундаа ч юм цэвэр агараар амьсгалгүй гэдгийг бас ойлгоорой. Энэ хитээ салхиар л орж ирээд тах шиг байгаа маа энэ хавийн давааш утаа мутаа бол. Эндээс энтний утаа бол би яаж ч вэ Оросоос холбоотой. Эндээс салхиар оршиж байгаа. Энэ баг энэ хүцэн агараар амьсгалаад байгаа. Яаж амьд яваа одоо болгооч үтэй юм бэ те.
Ууланд барихаар яхаа дэлгэрүүлхэн. Уу цүмийн өвөлний тэрийг зогсоохгүй штэ тийм. За мемето. Йоо. Ирүүл өдөөд байгаарай. Пистам. Чи өдөөс тийм хүмүүс бодоод байх байхаа. Чи тэрэн санаад бодод яах вэ? Одоо бас тийм нэг наадах заатахаа бас одоо нэг мэддэг тийм нэг барай сурцсан усууд нь ийж ажиллах байхаа. Одоо нэг 100 айл дээр зогсож идэг одоо тийм нэг тэгээ өөрөө барилгын инженер гээд цоол өгцөн усуучиг одоо хүмүүс ирээд одоо барьж өгөхгүй байхаа. Барьж өгөхдөө тулвал тэгэхээр одоо тэрэн санаа цоод хэрэггүй байх уу одоо. Тэр бол одоо нэр үнэхээр эсгийн их газар нохоо хэрэггүй гэдгийг одоо жишээ болох байхаа. Чи өтөр одоо санаа зовх нь. Чи одоо тийм л үстэй яач утсан. Остурчтой. Та одоо нэлээд дэвших юм бол сонирхолтой л юм. Нэг талаас нь адуурал. Нөгөө талаас нь арай жоох логик ярих гэж үзээ л дээ бас. Нэг талаас пацифист гарч ирэл нөгөө талаас нь милитарист нөхөрт бас яриад. Тэгээ тэнгэр телевизийн мэтгэлцээр орсон бол тэр бол бүх цагийн хамгийн амар мэтгэлцэн болохсон бах уу үзэлтээр бол. Нэг ийм дэлдэхгүй амтлагтай болчиход байгаа. 30 хүрч юм уу? Яахлаар би 30 хүрдэг юм. 30-тай юм шиг харагдаад байгаа юм би. Би одоо 30-тай юм шиг харагдаад байгаа юм байна л да. Шаалтай юм шиг. 30 хүрсэн ч болох л юм шоох. Машинаар бол 5-70 юм аа. Нэрдэг төрдөгөө өөрийн амьдралаа дэдгөө хошуу